Let me tell you what a privilege it's been to be in Ulaanbaatar. Улаанбаатарт эдгээр өдрүүдийг өнгөрөөж тэр дундаа та бүхэнтэй орой болгоныг уулзж байгаадаа бол үнэхээр баяртай байгаа энэ дэшинд хэлмээр байна. So many memories we will take with us back to our home. Тэгээд өнгөрсөн өдрүүдэд бид маш олон гайхалтай дурсамжууд үлдлээ. Тэгээд би гэртээ харихтаа бол монголчуудын талаар маш гайхалтай дурсамжуудтай харих нэ. How God is working in your lives. Тэгээд үнэхээр бурхан таны амьдралд гайхалтайгаар ажиллаж байгааг би нүдээр харлаа. How the Bible is becoming more real to you. Энэ өдрүүдэд бид бүхэн Библийг үндэслэн судалснаар Библи үнэхээр ямар гайхалтай үнэн ном бэ гэдгийг бид бүхэн мэдэрлээ. God is so good. Бурхан бол үнэхээр сайн бурхан. He wants you to be part of a special movement towards the end of time. Тэгэхээр бурхан таныг энэхүү дэлхийн төгсгөлийн цаг үед маш онцгой үүрэг даалгавартаагаар түүгээр сонгогдсон энэ гэр бүлийн нэгэн хэсэг байгаасаа хэмээн өнөөдөр таныг дуудаж. In fact, tonight's lecture is called Revelations Movement of Destiny. Тэгэхээр өнөөдрийн семинарын сэдв итгэл найдвар дүүрэн ирээдүрөө тэмүүлэх хөдөлгөөн гэсэн байна. People all over Mongolia are looking for something to hold on to for the future. Монголчууд ер нь хүн төрлөختөн бүгдээр ирээдүрөө тэмүүлж ямар нэгэн зүйл ирээдүйд гайхамшигтай зүйл тохиолдно хэмээн тэд харж байна. Something that will give them peace and hope. Тэгээд амьдралдаа тэдэнд олж авч чадах тэр амар тайвныг итгэл найдварыг хүмүүс хайсаар байна. Many have tried all kinds of things the world can offer. Энэ дэлхий хүн төрлөختөнд янз бүрийн зүйлийг санд болгож байгааг бид бүхэн мэднэ. Pleasure and entertainment and trying to achieve yourself. Эд хөрөнгө, за тэгэл зугаа цэнгэл, өөрийн хувийн амьдралдаа тавьсан зориг гэж маш олон зүйл рүү энэ дэлхий биднийг хандуулдаг. But their hearts have been empty. Гэхдээ тэдгээр зүйлийг олж авсан ч гэсэн зүрх сэтгэл хизээж дүүрдэггүй маа. What does God's Bible truth tell about the true understanding of life? Тэгэхээр Бурханы амьд үг болох ариун Библи бидэнд амьдралын жинхэнэ утга учирыг тайлбарлаж өгдөг. Is there a people on this earth that teaches the pure truth of the Bible? Тэгэхээр энэ дэлхий дээр Бурханы үгийг яг цэвэр тунгалгаар нь яг үнэн зөвөр нь тайлбарлаж зааж номлодог ийм хүмүүс гэж байна уу? Now in Mongolia there are many different religions. Монголд бол маш олон шашин шүтлгүүд байна. A variety of beliefs. Маш олон янзын итгэл үнэмшлүүд бас байна. But I want to tell you something. Тэгээ би та бүхэн нэг зүйлийг хуваалцъя. There is only one religion that can truly satisfy the hunger in the heart. Тэгэхээр энэ дэлхий дээр хүмүүний зүрх сэтгэлийн тэрхүү гажигдж дутагдсан тэр хэрэгцээг хангаж чадах цорын ганц үнний их сурвалж байд юм а. There is only one source that can give you complete peace because the peace doesn't come from within you, it comes from above. Тэгэхээр хүн яаж ч хичээгээд өөрөө өөрийгөө тэр жинхэнэ амар тайвнаар дүүргэж чадахгүй. Харин дээд Тэнгэрээс дээд эрх мэдэл дээд Бурханаас ирэх тэр жинхэнэ амар тайвнаар хүн дүүргэж байж бүрэн амар тайвныг мэдэрдэг. When you know Jesus Christ, you will know everything you need to know. Тэгэхээр Есүс Христийг бид бүхэн таньж мэдсэн тэр цаг мөчтөө таны амьдралд та заавал мэдж тунгааж ойлгох ёстой. Тэр бүрэн үнэнийг та бүгдийг нь олж авт юм а. So the hunger that people have for true hope is not just looking for a church or some organization. Бурханы үннийг хайж байгаа, үннийг эрэлхийлж байгаа хүмүүс зүрх сэтгэлээсээ тэр үннийг хайж ирж явж байдаг. Тэгээд түүнийг сүмээс хайж олно гэж зарим хүмүүс нь боддог. It is a hunger for finding Bible believing people. Гэхдээ яг үнэндээ Бурханы үннийг хүмүүст хүргэх тэр жинхэнэ мэдээг тээсэн хүмүүс бол Бурханы үнэнд итгэж түүгээр амьдрдаг ийм хүмүүс энэ дэлхий дээр байгаа. A hunger for the living Christ and His truth. Тэгээ Бурханы үннээр түүний үгсаргаарын дугуй амьдрдаг ийм хүмүүс гэсэн. People who base their lives on the Word of God. Амьдралдаа Бурханы үгэн дээр суйрлуулж түүгээрээ урам зориг авдаг ийм хүмүүс энэ дэлхий дээр байгаа. Now, does God have a people on this planet right now
whom he calls his church. Тэгэхээр бурхан энэ дэлхийд байгаа хүмүүс дундаас энэ бол миний хүмүүсээ гэж онцгойлон дууддаг ийм онцгой бүлэг хүмүүс яг одоо бидний дунд байгаа болов. If you are a history student, Хэрвээ та бүхэн түүхийг судалдаг ийм түүхийн оюутнууд байсан бол and especially a church history student, тэр дундаа сүмийн түүхийг судалсан ийм оюутнууд байвал you will see that God has always had a people who believed his word all the way down through history. түүхийн бүхэл цаг мөчид бурханы үг сургаалаас өчүүхэн ч хазаагаагүй үннийг дагаж тууштай явсан ийм итгэгчид бурханд бүх цаг үед байсан байна. Now we are living at the end of time. Бид бүхэн бол дэлхийн эцсийн цаг үед амьдарч байгаа хүмүүс гэж. And God said that at the end of time it would be like the days of Noah. Тэгээ бурхан өөрөө хэлэхдээ эцсийн цаг үе нь яг л Ноагийн өдрүүдтэй адилхан байх юмаа гэж өөрөө айлцсан байна. And Noah had a special message for the people. Тэгээ Ноад бол бурхан маш онцгой мэдээг бол өгсөн байсан байна. And this message was to prepare for what was coming. Энэ мэдээ нь юу байсан мэхээр тун утгагүй ирэх гэж байгаа тэр аюулаас өөрсдөө хамгаалж бэлтгэх юм мэдээ байсан. Noah appealed to the people for 120 years. Long time. Яг үндэ түүхийг судлах юм бол Ноа 120 жилийн турш хүмүүст энэ сургаалыг номлож тэдэнд сануулсан байна. Come into this ark, this special boat of safety. Тэгээд энэ аюулгүй бурхны бидэнд бэлдэж өгсөн энэ хөвгч авдар руу ирээч орооч гэсэн ийм дуудлага байсан. But in the time of Noah, the majority of the people rejected this message. Гэхдээ харамсалтай Ноагийн цаг үед хүмүүсийн ихэнх нь Ноагийн дуудлагыг хүлээж аваагүй татгалцсан. But a few faithful people entered that big boat. Харин маш цөөхөн хүмүүс тэрхүү мэдээнд итгэж тэгээд тэр том хөвгч авдарт орсон байгаа. It was a small group that was called out of a majority. Олон эсэргүүцэж байхад тэр дотроос цөөхөн хідэн хүмүүс бурхны дуудлагыг сонсож тэндээс гарсан. It was a call of truth to step forward in faith. Тэгээд тэдгээр хүмүүсийг юу гэж хэлдэг вэ гэхээр үнэн дээр итгэлээр гарч зогссон хүмүүс гэж A нэрлэж байгаа. call to get into that ark or boat of safety. Үерээс аврах тэрхүү аюулгүй хөвгч авдарт итгэлээр орсон хүмүүс гэж нэрлэж байгаа. Today there is a boat or ark of safety. Тэгэхээр өнөөдөр бидэнд та бүхэн танилцуулах яг үүнтэй адилхан аюулгүй ийм авралын хөвгч авдар гэж байна. It is God's church Энэ бол бурхны үнэн сүм юм. that will help to take us through to the end of time when Jesus comes. Тэгэхээр энэ авралын завь биднийг Есүсийг ирэх тэр төгсгөлийн цаг үед биднийг гамшихаас хамгаална. I want to tell you the majority is not always right Яг үндэ олонх дэмжиж байна гэхээр тэр нь үнэн байдаггүй маа. because sometimes the majority does not follow God's word. Зарим тохиолдолд хэдийгээр олонхууд самд нэгдсэн байгаа ч гэсэн бурхны үгэн дээр суйрлаагүй тохиолдол байдаг. In the Old Testament, Abraham was called out of the majority to follow God by faith. Тэгэхээр хуучин гэрээний үед бурхан Авраам гэдэг нэг хүнийг маш олон хүмүүс дотроос сонгож аваад зөвхөн түүний гэр бүлийг сонгож аваад тэндээс гаргасан байгаа. Pastor Orgil, read Genesis 26:2. Эхлэл номын 26-гийн 2 дээр эзэн Исаакт үзэгдэж чи Египт рүү бүү яв. Миний зааж өгөх тэр газарт суу гэсэн байна. So God called Abraham out of a popular culture to follow him completely. Тэгээд бурхан өөрийн ард түмэн болгож Авраам болон түүний уруудмыг сонгоод тэгээд тэднийг гим нүгэлтэй, хуурам шүтгэхтэй тэдгээр хүн ардаас дуудан гаргасан байна. Now let's read verse 5. 26-гийн 5-ыг харах юм бол учир нь Авраам миний үгийг дуулууртай дагаж, миний тушаал, миний захирамж, миний зарлиг, миний хуулийг сахисан билээ. You see that Abraham obeyed God. Та бүхэн харлаа те Авраам бурхныг дуулууртай дагсан гэж. God wants you, each one of you, and me, to step out in faith in following his complete truth. Тэгээ бурхан өнөөдөр энд байгаа хүн нэг бүрийг таныг мөн намайг итгэлээр тэрхүү үнэн рүү итгэлээр хурж ирээсэй хэмээн дуудаж байна. Last night we talked about the seventh day Sabbath. Өчигдөр бид бүхэн 7 дахь өдрийн амралт буюу Шабат өдрийн талаар судалсан. We talked about baptism by immersion Тэгээ in мөн the бид water. бүхэн усан баталгаа гэдэг бол усанд бүтэн биеэр нь булхуулан оруулах тэгээд гаргаж ирэх ийм бэлэгдэл юм а гэдгийг судалсан. For some of you, this is new understanding.
Та бүхний заримд нь бол эдгээр мэдээ цоошин мэдээ байсан баг. But I want to tell you something. Гэхдээ би та бүхэнд нэг зүйл хэлье. It is Bible truth. Энэ бүхий л та бүхний сонссон шин мэдээ бол Библийн үнэн юм аа. Now, God chose Moses to lead his people to be faithful and keep his commandments. Тэр бурхан Мойсегоор дамжуулан өөрийн ард түмнийг түүнд үнэнч итгэмжтэй байж тэгээд түүний үг тушаалд дуулууртай байхыг сануулсан баг. Read this verse in Deuteronomy 11:1. Дэвтгэл номын 11-р ишлэлдэр тиймээс чи өөрийн бурхан эзнийг хайрлан түүний захиа даалгавар, хууль тогтоол, зарлиг тушаалыг үргэлж дагаж яваа гэсэн. So in the days of Noah, a people who loved God, kept his commandments, went into the ark. Ноагийн цаг үед бурханыг хайрлаж, бурханы тушаалыг дагаж, тэгээд дуулууртайгаар хүүгч авдарт орсон ийм хүмүүс байсан. In the days of Abraham, people who loved God and stepped out of the majority kept his commandments. Мөн Авраамийн цаг үед бурханыг үнэн зүрхлээс хайрлан, дийлэнх олон хүмүүсээс дуудагдан ганцаараа дуудагдаж, тэгээд бурханы тушаалуудыг дагаж мөрдсөн ийм хүмүүс байсан. So in the ancient days, people who loved God and kept his commandments were called his special people. Бурханыг хайрладаг, тэгээд түүний тушаалуудыг дагдаг ийм хүмүүсийг, ийм шин чанар бүрдсэн хүмүүсийг юу гэж нэрлэдэг гэсэн мэхээр бурханы сонгогдсон ард түмэн гэж нэрлэдэг. His chosen people. Түүний шилэгдсэн ард түмэн гэж нэрлэдэг. Now, in the days of the New Testament, Шинэ гэрээний цаг үед Peter preached very powerfully. Петр маш хүчтэйгээр сургаал амласан байдаг. 3,000 people were baptized in one day, Нэг өдрийн дотор 3,000 хүн Христийг хүлээн авч усан баталгаа хүртсэн. and they joined the people who were keeping all the commandments. Тэгээд тэдгээр хүмүүс бүгдээрээ усан баталгаа хүртээд Бурханы бүх тушаалуудыг нэгэн чүлдээлгүй сагдаг тэдгээр хүмүүсийн гэр бүлд нэгдсэн байгаа. Now let's read about these chosen people. Тэгэхээр бүгдээрээ тэрхүү сонгогдсон хүмүүсийн талаар уншицгаая. 1 Peter 2:9. Нэгдүгээр Петр номын 2:9-дэр харин та нар бол сонгогдсон угсаа, хаанд тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм а гэсэн байна. So in the days of Noah, God had a chosen people. Тэгэхээр Ноагийн цаг үед Бурханд сонгогдсон хүмүүс байсан. In the days of Abraham, God had a chosen people. Авраамийн цаг үед ч гэсэн Бурханд сонгогдсон хүмүүс байсан байна. In the days of Israel, the Israelites, God had a chosen people. Израилийн ард түмний дунд Бурханаар сонгогдсон хүмүүс гэж онцгой хүмүүс бас байсан. What does the rest of the verse say? Энэ ишил цаашаа үргэлжлэхдээ ингэснээр харанхуйгаас та нарыг өөрийн гайхамшигт гэрэл рүү дуудсан түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм а гэсэн. So God calls people out of spiritual darkness into biblical light. Тэгэхээр энд юу гэж хэлж байгаа нөхөр Бурхан өөрийн сонгосон хүмүүсийг сүнслэг харанхуй байдлаас төөрөгдлөөс дуудан гаргаад тэгээд өөрийн үнний гэрэл рүү авчирдаг гэж хэлсэн байна. Calling them from breaking the commandments to keeping the commandments. Тэгэхээр энэ юу гэсгээр хуулийг зөрчдөг тэдгээр хүмүүсийн дундаас хуулийг дагаж мөрдөж хайрладаг тэдгээр хүмүүсийн дунд авчирсан гэсэн үг. Now, when you take a step to follow truth and you become part of God's commandment-keeping people, you don't deny any truth that you believed in the past. Үннийг дагаж тушаалуудыг нь дагдаг ийм хүмүүсийн нэг хэсэг болох шийдвэр гаргах үедээ та хэдийнэ хүлээгээд авчихсан байсан тэр Библийн үннүүдээ үгүйсэх шаардлагагүй юм аа. Some people say, but I believed certain truth in the past, now do I have to give it all up for new truth? Зарим хүмүүс тэгж хэлдэг. Би хэдийнэ Христ итгэсэн байсан. Би маш олон Бурхны тухай зүйл мэднэ. Гэхдээ таны зааж байгаа энэ шинэ мэдээг би хүлээж авахын тулд өмнөхүүдээ бүгдийг би орхих ёстой гэж юу гэж асууж магадгүй. Well, whatever was Bible truth in the past that you believe, that's very good. Тэгэхээр таны хувьд өмнө ямар мэдээг сонссон хамаагүй. Бурхны Библийн суурьтай Бурхны үнийг хүлээж авсан бол эн чинь үнэхээр сайн юм аа. But then God adds new light to you for specific things from the Bible. Гэхдээ Бурхан өнөөдөр танд Библиэс маш онцгой шинэ мэдээг, шинэ гэрлийг мөн танд илчилж байна. We commit ourselves to following God's full truth today. Өнөөдрөөс эхлээд бид бүхэн Бурханы бүрэн дүүрэн үннийг хүлээн авч түүнд амьдралаа зориулах хэрэгтэй. Now, when you come to understand truth,
you then try to find a church that teaches that truth. Тэгэхээр үннийг олж сонсох үедээ хүн яадаг вөхөр тэр үннийг заадаг, үннийг сургадаг, тэр сүм цуглаануудыг хайдаг. Now, how does the Bible actually define the church? Библиэлд Бурхан сүм гэдгийг хэрхэн тодорхойлсон байд юм бол? Let's look at 1 Timothy 3:15. 1-р Тимотийн 3:15 дээр ингэсэн байна. Хэрэг би саатвал үнний багна ба суур болсон амьд Бурханы чуулган болох Бурханы гэр бүл дотор хүн бие яаж авч явах ёстойг чамд мэдүүлэхийн тулд бичлээ гэсэн байна. So the church of God is like a strong pillar. Бурханы сүм бол маш онцгой ийм суурьтай ийм сүм байгаа. It's grounded in the truth. Яг л Бурханы үнэн дээр суурилсан ганхахгүй ийм сүм. What did the apostle John say in chapter 17 verse 17? Илч Иохан номын 17-гийн 17 дээр юу гэж хэлснийг харъя. Таны үг бол үнэн мөн гэсэн байна. What does he say in chapter 8 verse 32? Тэгвэл 8-ийн 32 дээр юу гэснийг харъя. Тэгээд та нар үннийг ойлгож үнэн та нарыг чөлөөлнө гэсэн байна. You see, the truth really makes you free. Тэгэхээр үнэн хүлээж авсан тэр цаг үед үнэхээр үнэнд бид бүхнийг чөлөөлдөг гэж хэлсэн байна. And the truth will make your life so meaningful. Тэгээд үнэн таныг чөлөөлснөөр таны амьдрал үнэхээр гайхалтай утга учиртай болдог. Now maybe somebody in the audience is saying, "Oh, pastor, but we really can't know all truth." Магадгүй та бүхний дотор зарим нь хэлж магадгүй те пастра. Гэтэ бид яаж тэр бүх үннүүдийг бүгдийг мэдчих чадах юм бэ гэж What does бодож байна. Jesus say? Есүс юу гэж хэллээ? He says, "You shall know the truth, Үннийг та нар мэдэх болно гэж хэлсэн ба. and the truth will make you free." Тэгээд тэр цаг мөчөөс эхлээд үнэн та нарыг чөлөөлнө гэсэн. So if we approach God's word only trying to prove our own position and belief, Хэрэв бид бүхэн бурхан руу те зөвхөн өөрсдийнхөө байр суурийг батлахын тулд бурханы үнэн рүү, бурханы үг рүү ирэх юм бол we will not discover what he wants for us. бурхан бидний төлөө юу хүсэж байгааг бид бүхэн ойлгож илрүүлж For our чадахгүй. own thoughts are going to influence how we read his word. Харин эсрэгээр бид бурханы үгнээс уншсан тэр үнний үгээр бидний оюун санаа нөлөөлөгдөж бурханы үг ойлголтыг ойлгож авах хэрэгтэй. But if you humbly come to God, Бид бүхэн даруй зүрх сэтгэлээр бурхан дээр ирэх хэрэгтэй. you say, "Lord, show me truth." Эзэн минь ээ, надад үннээ харуулаач. Even if it's different from what I have believed. Хэдийгээр энэ тань миний өмнө итгэж үнэмшиж байсан зүйлсээс ялгаатай ч гэсэн God will reward your request. бурхан таны залбирлыг сонсож заавал хариулах болно. He will reveal greater truth to you. Таны залбирсан залбирлын дагуу бурхан өөрийнхөө агуу үннийг танд илчлэн таниулах болно. The truths that are contained in his holy word. Тэгэхээр тэр үнэн бол зөвхөн бурханы үг болох ариун Библиэд л байт юм аа. So the book of Revelation describes a special faithful people of God. Тэгэхээр илчилт номыг бид бүхэн судлах тэр үед илчилт номон дээр бурханд үнэнч ийм онцгой хэсэг хүмүүс байна гэж өгүүлсэн байна. They would hold on to the truth of God no matter what. Бурханы үгийг дагаж ямар ч зүйл тохиолдсон хамаагүй. Бурханы үгийг чин сэтгэлээсээ дагдаг ийм хүмүүс байна. The Bible explains how Satan would try to attack the church in 4 different episodes. Библи бидэнд дөрвөн маш онцгой юм цоврал түүхээр сатан бурханы үнэн сүм рүү хэрхэн дайрч сүмийг устгахын тулд хичээж байгааг бидэнд харуулсан. And it identifies the characteristics of this special people of God in the end of time. А гэхдээ тэрхүү түүхийн дунд бурханы үг сургаалыг дагаж итгэлдээ үнэнч зогсох ийм хүмүүс байх болно гэдгийг маш онцгой зүйрлэлээр харуулсан байдаг. So let's look at the 12th chapter of Revelation. Илчилт номын 12 дугаар бүлэг дээр бүдэрээ очиод харцгаая. It describes a woman. Энэ түүхэн дээр бол эмэгтэйгээр зүйрлсэн байна. She appears in the heavens. Тэгэл тэнгэрт харагдаж байгаа нэг юм She's the эмэгтэй. bride of Jesus Christ. Яг л Есүсийн ийм залуу тэ сүт бүсгүй мэт Now, дүрслэгдсэн. notice what a woman represents in prophecy. Одоо ишүүлгүүд дээр эмэгтэйгээр төлөөлүүлж юу гэж хэлсэн байт юм бол 2 Corinthians 11:2. 2 дугаар Коринтын 11-ийн 2 дээр ингэсэн байна. Би бурханлаг хардталтаар та нарыг хардаж байна. Учир нь
Би та нарыг ариун онгон охин мэд Христийн өмнө аваачаар ганц нөхөртөө сүү тавиасан. So Paul represents the church as Jesus' bride. Ич Паулийн хувьд сүмийг яг л Есүсийн сүйт бүсгүйг адил зүйрлэж бичсэн байна. Revelation 12 describes the great battle between good and evil. Тэгэхээр Ичил номын 12 дугаар бүлэг дээр юу дүрслэгдэх вэ гэхээр сайн муугийн хоорондын тэмцэл дүрслэгдэх. Between Christ and Satan. Есүс Сатан хоёрын тэмцэл. The book of Revelation describes the identifying characteristics of God's last day people. Ичил номонд Бурхны эцсийн өдрүүдийн хүмүүсийн онцлог шин чанаруудыг дүрсэлсэн байдаг. And it does so in verse 17. За Ичил номынхаа 12 дугаар бүлгийн 17 дугаар шүлгээр ингэсэн байна. Луу мөнөх химэгтэд хилэгнэж Бурхны хуйлуудыг болон Есүсийн гэрчлэлийг сахидаг эмэгтэй бусад үр удамтай байтахаар явуу гэсэн. So here are the characteristics of God's last day remnant end part of his people. Яг энэ ишлэл дээр эцсийн цаг үед Бурханд итгэлдээ үнэнч үйлдэх тэдгээр хүмүүсийн шин чанарыг дүрсэлсэн байна. They keep the commandments of God Тэд Бурхны хуйлуудыг сахидаг. and they have the testimony of Jesus Christ. Тэгээд тэдэнд Есүсийн гэрчлэл байдаг. So it says, keep the commandments of God. Бурхны хуйлуудыг сахидаг гэсэн байна та. You see, the book of Revelation describes the last day chosen people as people who are absolutely Bible-believing people. Эцсийн цаг үед Бурханд үнэнч байх тэдгээр хүсэг хүмүүсийн шин чанар нь Бурхны тушаалуудыг дагдаг. Библийн үннийг тууштай дагдаг хүмүүс. They are Christ-centered people. Христ төвтэй итгэлтэй хүмүүс гэсэн. They are grace-filled people. Бурхны нэгүслэр дүүрсэн хүмүүс гэсэн. And they keep the commandments of God. Тэгээд Бурхны тушаалуудыг баяр хөөртэйгээр сахидаг хүмүүс. Abraham and Moses kept the commandments. Авраам, Мойсе Бурхны хуйлуудыг сахиж байсан. The Israelites kept the commandments. Израилийн ард түмэн ч гэсэн Бурхны хуйлуудыг сахиж дагаж байсан. The New Testament church keeps the commandments. Шинэ kept the гэрээний commandments. сүмийн итгэгчид ч гэсэн Бурхны хууль тушаалыг дагаж мөрдөж байсан. God wants us to keep the commandments. Бурхан өнөөдөр ч гэсэн бид бүхнийг түүний хууль тушаалыг дагаж өндөр дөргөөсөө гэж байна. Ичил номын 28 сар дээр амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун. 6 өдөр чи хөдөлмөрлөж бүх ажлаа хий. Харин 7 дахь өдөр бол чиний бурхан эзний амралт тул ямар ч ажил хийж болохгүй гэсэн. Those that keep the commandments of God, including the fourth commandment, which is the seventh day Sabbath commandment. Тэгэхээр бурханы хуулиудыг сахидаг гэд онцгой шин чанартай хүмүүс бол 10 хуулийг сахихаас гадна түүн доторх 4 дахь хууль шабатын хуулийг ч гэсэн дагаж мөрдөг ийм хүмүүсийг хэлнэ. What does Hebrews 10:16 tell us? Еврей номын 10:16 дээр юу гэснийг бүгдээ харцгаая. Би өөрийн хуулиудыг тэдний зүрхэнд тавина. Би тэдгээрийг тэдний ухаан санаанд бичнэ гэсэн. God will write these laws into our hearts and into our minds. Бурхан өөрийн хуулиудыг өөрийн хүмүүсийн оюун ухаанд нь зүрх сэтгэлд нь сэлэх болно. These rules are the happiness rules. These are God's special instructions to make life sweeter and safer. Тэгэхээр бурханы хуулийг баяр хөөртэйгээр дагаж байгаа тэдгээр хүмүүсийн хувьд бурханы хууль маш гайхалтай ад жаргалаар дүүрэн амар тайвнаар дүүрэн ийм амьдрал руу хөтлөн дагуулдаг. God's people are not super saints, they're sinners like you and me. Тэгэхээр бурханаар сонгогдсон ард түмэн гэдэг бол одоо ариун дагшин гигантнүүд бол биш. Тэд бол гимтнүүд. Яг л тантай адилхан, надтай адилхан гимтнүүд. We all make mistakes and sin. Бид бүгдээрээ л ялгаагүй алдаа хийдэг, бүгдээрээ л гим нүгэл үлддэг. But God puts in our minds that yes, we've done wrong. We need to go to Jesus and ask for forgiveness. Гэхдээ бурхан бидний зүрх сэтгэлд ариун сүнсээр нөлөөлж тэгээд тэр үед бид бүхэн буруу зүйл хийснээ ойлгоод тэгээд Есүс дээр ирж түүнээс өршөөл нэгүслийг гойн залбирдаг. And the Bible says He is faithful to forgive us. Тэгээд бурхан хэлэхдээ тэрээр итгэмжит бөгөөд биднийг уучилдаг эзэн юм аа гэсэн. So we love God's law because it directs us back to Him. Бид бүхэн бол бурханы хуулийг дагах үнэхээр дуртай. Яагаад гэвэл хуулиуд нь биднийг түүн рүү чиглүүлдэг учраас. So these are the people who keep the commandments of God. Ийм хүмүүсийг л бурханы тушаалуудыг
сахидаг хүмүүс гэж хэлдэг. And they have the testimony of Jesus Christ. Мөн дээрээс нь тэдэнд Есүсийн гэрчлэл бий. You see, in Revelation 12:17, it talks about that. And then in Revelation 19:10, it describes what the testimony of Jesus is. Тэр Ичил номын 12-ын 7 дээр Есүсийн гэрчлэлийг сахидаг гэж хэлсэн бол Ичил номын 19-ийн 10 дээр учир нь Есүсийн гэрчлэл бол иш үзүүлэгчийн сүнс мөн гэж хэлсэн байна. So the last day church will be people who keep God's commandments through his power. Тэгэхээр дэлхийн сүүлийн үеийн Бурхны сүмийн шин чанар бол тэд Бурхны хүч чадлаар Бурхны тушаалуудыг сахиж мөрддөг хүмүүс. And people who have the faith of Jesus, which is the spirit of prophecy. Мөн дээрээс нь Есүсийн гэрчлэлийг сахидаг буюу иш үзүүлэгчийн сүнстэй ийм сүм гэсэн үг. The Bible talks about the gift of prophecy in the last day church. Библи маш тодорхой хэлсэн. Дэлхийн сүүлийн үеийн Бурхны үнэн сүмд иш үзүүлгийн сүнс байх болно гэж хэлсэн байгаа. 1 Corinthians chapter 1 verse 7. 1-р Коринт номын 1-р бүлгийн 7-р ишлэлдэр бидний эзэн Есүс Христийн илчлэлтийг хүлээн ямар ч бэлгээр та нар дутагдахгүй гэсэн байна. God wants us to have all gifts, including the gift of prophecy. Тэр Бурхан биднийг ариун сүнсний бэлгээр дүүрээсэй гэж хүсдэг. Мөн тэр дундаа иш үзүүлгийн бэлэгтэй байгаасаа гэж хүсдэггүй. You see, God's church will be a spirit-filled church, Тэгэхээр Бурханы сүм бол сүнсээр дүүрсэн сүм гэсэн үг. a powerful church, Хүчрхэг сүм гэсэн үг. a spiritually active church. Сүнслэг байдлаараа үнэхээр идэвхтэй ийм сүм. We will see miracles happening in God's church. Тэгэхээр ийм сүмд бид бүхэн өдөр бүр Бурханы гайхамшиг тохиолдож байгааг харж болно. And in fact, this afternoon in a meeting that I was in, I saw a miracle take place. Тэгээ өнөөдөр би энэ газар цуглаад үнэхээр энд гайхамшиг болж байгааг мэдэрч байна. God is with us if we are with Him. Хэрэв бид бүхэн Бурхантай хамт байж чадхал юм бол Бурхан бидэнтэй заавал оршуугаар хамт байна. God will bless His church with unusual blessings of spiritual insight in understanding prophecy. Тэгэхээр Бурхан биднийг түүний иш үзүүлэг зөвгөнлүүдийг ойлгох, ер бусын гайхалтай иш үзүүлгийг тайлах ийм оюун ухааныг, ийм мэрэгэн ухааныг өөрийн сүмд өгнө гэж хэлсэн. So let's review again in Revelation 12 the two characteristics of God's last day church. Тэгээ бүгд хамтдаа Ичил номын 12 дугаар бүлэг дээр дэлхийн сүүлийн үеийн сүмийн шин чанарыг судалснаа дахин нэг эргүүлэн санацгаая. They keep the commandments of God. Тэд Бурханы тушаалуудыг сахидаг ийм хүмүүс байна. They have the testimony of Jesus, Мөн тэдэнд Есүсийн гэрчлэл бий. which the Bible defines as the spirit of prophecy. Тэгээд энэ Библийн өөрийнх нь тайллаар иш үзүүлгийн сүнстэй гэсэн. Now, God's precious chosen people, His last day church, will be a worldwide church. Тэгэхээр Бурханы эцсийн үеийн тэр сүүлийн үеийн шинж тэмдгийг агуулсан үнэн сүм бол дэлхий даяар тархан суурьсан олон хүнд хүрсэн ийм сүм байх болно. Committed to Christ and obedient to the Bible. Тэгэхээр Христэд амьдралаа зориулахаар шийтсэн Библи буюу Бурханы үгийн өмнө доолууртайгаар амьдрдаг ийм итгэгчд гэсэн үг. So this is not a truth-filled church just for Mongolia Энэ үнэнг агуулсан, үнэнд итгэдэг сүм зөвхөн Монголд байгаа юм биш. or for Korea Эсвэл зөвхөн Солонгост байгаа юм биш. or for America. Эсвэл Америкт ганцхан байгаа юм биш. No, it's truth-filled for God's people all over the world. Үгүй харин дэлхий даяар хаа сайгүй ийм хүмүүс байна. What did Jesus say at the end of His ministry in Matthew 28? Матай номын 28 дугаар бүлэг дээр тэрээр үйлчлэлийнхаа хамгийн сүүлд юу гэж хэлснийг хамтаа харцгаая. Иймээс явж бүх үндэстнийг дагалдагч болгогтун гэсэн байна. God has a purpose in you being here tonight. Тэгэхээр Бурхан өнөөдөр ч гэсэн энэ газар танд зориулсан онцгой төлөвлөгөө байна. To understand that you're part, if you are willing, you're part of a last day movement. Хэрвээ та хүсэх юм бол энэ хүү дэлхийн сүүлийн үеийн үнэн сүмийн хөдөлгөөнд нэгдэх боломжтой. In fact, Revelation 14 describes this last day movement. Тэгээд мөн Ичил номын 14 дугаар бүлэг дээр энэ эцсийн өдрүүдийн хөдөлгөөнийг тайлбарласан байна. Verses 6 and 7. 6-7 дугаар ишлэлдэр ингэсэн байна. Тэнгэрийн нундуур өөр нэгэн тэнгэр ич нисэж явахыг би харав. Газар дээр суугчд ба альва үндэстэн, овог хилтэн, ард түмэн тунхаглах мөнхийн сайн мэдээ
түүнд байна. So is this some kind of non-denominational movement that is insignificant? Тэгэхээр энэ бол нэг тийм тусгай, онцгой нэг ийм хэсэг бүлэг хүмүүст зориулсан ийм хөдөлгөөн биш. No, it's a worldwide movement Тэгэхээр энэ бол дэлхийг бүхлээр нь хамарсан ийм хөдөлгөөн байх болно. that goes to every nation, tribe, tongue, and people. Тэгэхээр бүх үндэстэн, бүх овг аймаг, бүх хэлтнүүдэд хандсан мэдээ гэсэн. And what does the rest of it say? Үргэлжлээд юу гэсэн бэхээр тэр чанга дуугаар Бурханаас эмээгтэн түүнд алдрыг өрөг. Яагаад гэвэл түүний шүүх цаг ирчгээд байна гэсэн. What is it that we are to hear in this loud voice? Ямар чанга дууг, ямар чанга мэдээг сонссон гэсэн бэ? The hour of his judgment has come. Бурханы шүүх цаг ирчгээд байна гэсэн. And it says, fear God. Тийм учраас Бурханаас Now, эмээх гэсэн. now what does that mean to fear God? Бурханаас эмээн гэдэг нь яг тэгвэл юу гэсэн утгатай юм бол? Does it mean, oh, I'm afraid of God? Oh, no, I'm so afraid. Тэгэхээр Бурханаас ингэж айж дагдаж чичирнэ гэсэн үг үү? No, the word really means show respect and reverence to God. Тэгэхээр Бурханаас эмээ гэдэг жинхэнэ утга учир нь Бурханыг хүндэлж, Бурханыг үнэн сэтгэлээсээ түүнд хүндэтгэлийг үзүүлэх How гэж. do we show this respect and this honor and glory to God? Тэгэхээр Бурханыг бид бүхэн яаж алдаршуулж, яаж түүнийг хүндлэх вэ? Well, let's look at this here. Тэгэхээр бүгд энэ дэлгэцэнд харцгаая. Honor him in the way that we live. Тэгэхээр бид амьдралаараа хэрхэн амьдарч байгаа энэ амьдралын хэм маягаараа түүнийг алдаршуулж чадна. What we eat and what we drink. Тэгэхээр бид юу идэж байгаагаараа, юу ууж байгаагаараа эзэн Бурханыг алдаршуулж болох If юм аа. you are staggering down the sidewalk out here because you're drunk, you're not showing much glory to God and you're not helping yourself. Тэгэхээр хэрвээ та гудамжинд тэгэл цогтуутай ингээл аимштай байдалтай явж байгаа юм бол та хизээч эзэн Бурханыг алдаршуулж чадахгүй. If you're eating improperly and you're getting a little too big maybe and you can't move around very well, well, you need to make some reform. Маш буруу дэглэмтэй түүнээсээ болоод таргалалттай тэгээ хөдөлгөөн чи удааширсан ийм байгаа бол та амьдралдаа ямар нэгэн байдлаар өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна. When God enters your heart and changes you, you become more and more like Jesus. Тэр Бурхан таны зүрх сэтгэлд орж тэгээд таныг бага багаар өөрчилсөөр нэг л өдөр өөртөөгөө адилхан болохыг хүсэж Now, байгаа. God's final message for all the world says that the hour of his judgment has come. Ичэдомын 14 дэх бүлгээр хэлснээр Бурханы хамгийн сүүлчийн зардан туулж байгаа мэдээ бол Бурханы шүүх цаг ирчгээд байна гэдэг. This is a special time in history. Тэгэхээр энэ бол дэлхийн түүхийн цаг үедх хамгийн онцгой чухал цаг мөч гэсэн үг. Now, the message continues in Revelation 14. Ичэдомын 14 дэх бүлэг үргэлжлэлтэй ингэсэн байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундрагуудыг бүтээсэн түүнд мөргөцгөө гэсэн. You see, God is the creator. Бурхан бол бүтээгч бурхан юм аа. God's final message in Revelation 14 is to turn people's eyes back to the true worship of God. Тэгэхээр Ичэдомын 14 дэх бүлэг дээр энэ сүүлчийн мэдээ бол хүн төрлөختнийг тэднийг эргэж өөрсдийнхөө жинхэнэ мөргөх ёстой бүтээгч бурхан руугаа хандах ийм уриалга байгаа. To worship the one who created us. Тэгээ биднийг бүтээсэн тэр бүтээгчээ хүндэлж мөргөх мөр. And the seventh day Sabbath, as we learned last night, was the crowning act of that week of creation. 7 дахь өдрийн шабатын амралт бол Бурханы тэр гайхалтай бүтээлийн хамгийн сүүлчийн хүндэтгэлийн өдөр байсан. He blessed the Sabbath day. Тэгээд ерөөж ажилласан, He sanctified it or made it holy. тэгээд ариун болгосон. And he rested on the Тэгээд seventh day. Бурхан 7 дахь өдрөө амарсан. So this is part of an urgent message at the end of time. Тэгэхээр энэ мэдээ бол дэлхийн төгсгөлийн эцсийн цаг үеийн төгсгөлийн хамгийн чухал ийм нэн яралтай зарлан тунгалах мэдээ. God invites you and me to be part of a last day movement. Тэгэхээр Бурхан өнөөдөр таныг мөн намайг дэлхийн эцсийн цаг үед хүргэх ёстой энэ чухал мэдээг дамжуулах итгэгчдийн хөдөлгөөнд урьж байна. Headed to the end of time. Дэлхийн төгсгөлийн цаг үе рүү хандсан. Headed to the soon coming of Jesus Christ in the clouds. Есүсийг үйл хөдлөлтөнд тун утгагүй ирж байгааг зарлан тугуулах ийм хөдөлгөөн. It is a movement that is a commandment keeping movement. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг юу гэж нэрлэж болох вэ гэхээр Бурханы тушаалуудыг дагагчдын хөдөлгөөн гэж нэрлэж байна. A Bible based movement. Библи буюу ариун Библиэд суурилсан
хөдөлгөөн гэж нэрлэж болно. a Sabbath keeping Adventist movement. 7 дахь өдрийн амралтын өдрийг сахидаг Иесус Христийн дахин ирэлтийг хүлээгчдийн хөдөлгөөн гэж нэрлэж болно. I urge you to stay away from beliefs that are not compatible, they are not connected with God's final words of truth. Тэгэхээр та бүхнийг би Бурхны эцсийн цаг үед зарлан тунгалж байгаа энэ үнэн мэдээтэй зөрчилдөг, энэ үнэн мэдээг дэмждэггүй, энэ үнэн мэдээнээс таныг холдуулах ийм үдэл сургаалаас хол байгаасаа гэж хүсэж байна. So God's true church is going to have the following. Тэгэхээр Бурхны яг үнэн сүм бол ийм шин чанартай байна. Recapture the pure faith of the disciples. Есүсийн анхны дагалдагчдын яг тэр итгэлийг цэвэр нанднаар нь сэргэн өөрсөддөө тээсэн ийм итгэж. And have the two characteristics that we learned about from Revelation 12:17. Ичил номын 12 дугаар бүлгийн 7 дугаар ишлэл дээрээс судалснаар хоёр ийм шин чанарыг өөрсдөө тээсэн хүмүүс. Keeping God's commandments Бурхны тушаалуудыг сахидаг, and given guidance by the gift of prophecy. иш үзүүлгийн бэлгээр өдөрдүүлдэг ийм сум. And number 3, it will be a worldwide mission-driven movement. Харин гурав дахь нь юу гэхээр дэлхийд даяар хамарсан Бурхны сайн мэдээг түгэх ийм онцгой дуудлагаар өдөрдүүлсэн ийм хөдөлгөөн. Number 4, it will call people to be totally committed to the Lord and to the mission of the church. Тэр мөн дөрөв дэх шинж чанар нь Есүс Христэд бүх зүрх сэтгэлээрээ өөрсдийгөө зориулах ийм дуудлагаар дуудагдсан хүмүүс. Number 5, it will lead people to the Bible Sabbath. Тав дахь нь болохоор Библийн үнэн болох Шабатын мөргөл рүү хүмүүсийг хөтлөн дагуулдаг ийм хөдөлгөөн. Number 6, it will encourage people to give their bodies to Christ and to live healthy, holy lives. 6 дахь шинж чанар нь өөрсдийн бие махбодыг Бурханд зориулж бие махбодоо ариунаар эрүүлэр авч явдаг ийм сүм гэсэн үг. And number 7, it will make a final appeal to accept full Bible truth. Харин 7 дахь нь Библийн бүтэн үнэнийг дэлхийн сүүлийн хүмүүст зарлан тунгалж тэдэнд таниулдаг ийм сүм. Now I want to tell you tonight Өнөөдөр би та бүхэнд төгсөд нэг зүйлийг хэлье. that I am a member of the Seventh-day Adventist Church, Би бол 7 дахь өдрийн Адвентист сүмийн гишүүн. and as I have looked in the Scripture and studied the Bible and the beliefs, Тэгээ миний хувьд би Библиэд итгэж, Библийг судалж, Библиэлд итгэл үнэмшлээ өгсөн. I have found that the Seventh-day Adventist Church is the church that most closely follows the beautiful instructions in Scripture. Тэгээд би хувьдаа 7 дахь өдрийн Адвентист сүм бол Библийн үнэнтэй, Библийн үнэн сургаалтай хамгийн ойрхон дөхөж очсон ийм сургаалтай сүм гэж би итгэдэг. Because I want to be part of a church that is a Bible-based church. Яг тэгвэл миний итгэдэг сүм, миний хамрагддаг сүм бол Библиэд суурилсан итгэл үнэмшил номлолтой ийм сүм байна. And the Seventh-day Adventist Church is Bible-based. 7 дахь өдрийн Адвентист сүм бол Библиэд тулгуурласан ийм сүм. I want to be part of a church that teaches salvation by grace, not by my own works. Мөн дээрээс нь миний итгэж үнэмшдэг сүм бол авралыг зөвхөн нэгүслэр хүлээж авна. Үүсээр биш гэдэгт итгэдэг сүм. And the Seventh-day Adventist Church lifts up Jesus and His righteousness, not my own righteousness. Тийм учраас 7 дахь өдрийн Адвентист сүм бол Есүс Христийн нэгүслийг, түүний зөвтгөлийг өндөр төргөж, зөвхөн Есүсээр дамжуулан аврагдана. Би өөрөөрөө биш хэмээн итгэдэг сүм байна. I want to be part of a movement that follows in the footsteps of Abraham and Isaac and Jacob. Авраамд байсан итгэл, Исаакт байсан, Яаковд байсан тэр итгэлийг өвөртсөн, тээсэн ийм сүмийн гишүүн болох. And all the leaders in the New Testament who were Bible-believing Christians following our Lord. Мөн шинэ гэрээний бүхэл Есүсийн дагалдагчид, элч нар бүгдээрээ Библиэд итгэдэг, Библийг хүндэлж, Библиэд суурилсан итгэл үнэмшилтэй ийм дагалдагчид байсан юм а. People who kept God's commandments. Бурхны тушаалуудыг дагаж мөрддөг ийм хүмүүс гэсэн. I want to be part of a people who accept
that their bodies are the temple of the Holy Spirit. Мөн дээрээс нь би миний бие бол Бурхны орших сүм дуган юм а гэж итгэдэг ийм сүмийн гишүүн болохыг хүссэн. A church that calls you and me to be faithful in our lifestyle, physically, mentally, socially, and spiritually. Энэ сүм бүхий л гишүүдээ оюун ухааны хувьд, бие махбодын хувьд, сүнслэг байдлын хувьд бүх талаараа эрүүл байлгаж тэгээд өөрсдийн бие Бурхныг алдаршуулахад зориулаач хэмээн сургаж дагалдаж болдог ийм сүм байна. Because physical health and spiritual health are completely connected. Яагаад гэвэл хүний бие махбодын эрүүл мэнд болон сүнслэг байдлын оюун ухааны эрүүл мэнд хоёулаа заавал холбоотой, уялдаа холбоотой байт юм а. Your brain is part of your body. Яагаад гэвэл таны тархи бол таны биеийн нэг хэсэг шүү дээ. And in the very front of your brain, in the frontal lobes, is where you make decisions. Тэгэхээр таны яг хамгийн урд байгаа энэ урд тархи бол ялган таньж шийдвэр гаргахад хамгийн их үүрэг нөлөөтэй оролцдог ийм хэсэг байгаа. And if your body is not strong, Хэрвээ таны бие махбод ийм хүчрхэг эрүүл биш бол and you're not drinking enough water, хэрвээ та хангалттай ус уухгүй бол your brain will be weak also. таны уурэг тархи ч гэсэн сул дорой байна гэсэн. And you will not make the best decisions. Тэгэхээр ийм сул дорой уурэг тархитайгаар бид бүхэн хизээч сайн сонголтыг хийж чадахгүй. That your physical health affects your spiritual health also. Таны бие махбодын эрүүл байх хэсэг нь таны сүнслэг байдал эрүүл байх хэсгийг бас шийддэг юм шүү. I want to be part of a great movement that calls men and women just like Jesus did. Тэгэхээр би хувьдаа яг л Есүс Христийн үйлдэл байсан үйлдэлийг дагаж мөрдөх ийм сүмийн гишүүн болохыг хүсэж байна. He says, if you love me, keep my commandments. Есүс өөрөө юу гэж хэлсэн бэлээ? Хэрвээ намайг хайрладаг бол миний тушаалуудыг сахих гэж хэлсэн. Including the fourth commandment of remembering the Sabbath day to keep it holy. Тэгэхээр тэрхүү тушаал дотор бас юу багтж байна вөхөр? Бурхны дөрөв дэх хууль буюу амралтын шабат өдрийг ариунаар сахих гэсэн хууль бас. I want to be part of a wonderful Advent movement that looks at the book of Revelation honestly and says, yes, I want to understand it. Тэгэхээр би илчилт ном буюу Библийн хамгийн сүүлийн номыг судалж энэ номон дэлхийн сүүлийн үеийн шинж тэмдгийг өгүүлсэнд итгэдэг ийм сүмийн гишүүн болохыг хүсэж байна. The Seventh-day Adventist movement is going throughout the world in a powerful way by God's Spirit. Тэгэхээр 7 өдрийн адвентист бол Бурхны сүнсээр өдөрдүүлэн дэлхийд даяар гайхалтайгаар Бурхны ажлыг хийж байгаа ийм сүм юм а. Thousands of people are being baptized everywhere. Өдөр бүр мянган хүмүүс дэлхийн өнцөг булан бүрд эзнийг хүлээн авч усан баталгаа хүртэж байна тийм I а. want to give you a very important fact now. Өнөөдөр би та бүхэн төгсгөлд нь маш чухал нэг үннийг хэлье. God's church is not in the majority. Бурхны үнэн сүм бол олонхийг хамарсан тийм сүм байдаг юм а. Never base truth on a majority vote. Тэгэд Бурхны үннийг олонхын санал дээр үндэслэж сонгодог. Because many times the majority is wrong. Ихэнх тохиолдолд олонх болсон хүмүүс ч гэсэн буруу шийдвэр, буруу тэр юмштай байх тохиол байдаг. Many times the majority of people are not anywhere close to God's holy word. Ихэнх тохиолдолд олонх болсон хүмүүс эдгээр хүний тоон олон ч гэсэн Библиэд өчүүхэн ч ойрхон биш, асар хол сургаал заадаг ийм хүмүүс байдаг. In fact, Bible truth is truth even if certain religious leaders don't accept truth, or they do. If they say, no, that's not truth, don't believe those leaders, believe the Bible. Тэгэхээр шашны удирдагчид юу гэж хэлж юу гэж итгэжсэн хамаагүй. Үүнийг үнэн гэж хүлээн зөвшөөрсөн ч вэ, үгүй ч вэ, үнэн гэдэг бол үнэн л байдаг. You see, every time we have meetings like this, people come to the meetings. Тэгээд бид бүхэн ийм баярт мэдээний семинаруудыг бол маш олон удаа зохион байгуулдаг. And the Spirit of God works on their hearts. Тэгээд хүмүүс семинарт ирээл тэгээд Бурхны сүнс семинарыг сонсож байгаа хүмүүсийн зүрх сэтгэлд ажиллаа хийдэг. And they discover new truths from the Bible. Тэгээд Библиэс шинэ үннийг тэдгээр хүмүүс олж сонсож авдаг. And so they get a little bit troubled and they go to their religious leader and they ask about these truths. Тэгээд тэдгээр хүмүүсийн өстөр зарим өөр сүмд явдаг хүмүүс энэ мэдээг сонсож байгаа. Тэгээд сүмийнхэн өдөрдөгчдөр очиод асуудаг.
But I want to tell you, it's not what the religious leaders that say is important. Гэхдээ ямар ч шашны удирдагчид, сүмийн номлогчид юу гэж хэлэх нь чухал биш ээ. I don't want to diminish anyone. Yes, maybe they have some good things to say. Би тэдгээр хүмүүсийг бас үгүйсгэж байгаа юм биш, мэдээж сайн сайхан сургаалыг зааж байгаа сүм цуглаанууд байгаа. But what is really important is what the Word of God says. Гэхдээ хамгийн чухал зүйл нь юу гэхээр шашны удирдагчид юу гэж хэлэх нь чухал биш ээ. Харин Библи юу гэж зааж байна гэдэг нь хамгийн чухал юм аа. So tonight I want to ask you this question. Тэр өнөөрөө би таагүй төгсгөлд нь ингэж асуумаар байна. Are you seeking truth? Та үннийг үнэхээр хайж байгаа нэг мөн үү? Deep in your heart, do you long for hope and peace and truth? Та үнэхээр зүрх сэтгэлээ чин үннээр тэр үннийг амар тайвныг итгэл найдварыг хайж байна уу? Are you searching for a people that follow all of God's commandments? Та Бурхны тушаалыг бүхлээр нь дагаж мөрддөг ийм хүмүүсийг, ийм сүм цуглааныг бас хайж байсан уу? Maybe for some of you, you've had a little struggle coming to these meetings between believing what you used to believe and the new truths you found. Магадгүй энэ өрөөнд та бүхний дотор өмнө өөр итгэл үнэмшилтэй байсан, өөр сургаалыг дагдаг байсан. Гэтэ өнөөдрийн сонссон мэдээнээс болоод дотроо ингээд шийдвэр гаргаж чадахгүй ийм хүмүүс бас байж магадгүй. But something has happened to your heart. Гэхдээ таны зүрх сэтгэлд Бурхан ажиллаа хийж байгаа. And you feel convinced about these Bible truths. Тэгээд энэ Бурханы үнэн таны зүрх сэтгэлд нөлөөлж таныг ятгах байгааг та сонсож байгаа. You sense that God is leading you. Тэгээд та Бурхан таны амьдралыг яг энэ цаг үед таны зүрх сэтгэлийг ч гэсэн удирдах байгааг та мэдрэх болно. And my dear friends here in Ulaanbaatar, Тэгэхээр өнөөдөр энэ цугларсан Улаанбаатарын ахын дүүс нараа when God calls you, you must follow Him. тэр Бурхан таныг дуудсан тэр цаг мөчид та Бурханыг дагаарай. Truth is calling you tonight. Өнөөдөр Бурханы үнэн таныг өөртөө дуудаж байна. Why not make the decision to follow Christ and His truth completely? Тэг яагаад өнөөдөр та хувьдаа шийдвэр гаргаж Бурханыг тэгээд түүний бүрэн дүүрэн үннийг дагах шийдвэрийг гаргаж болохгүй гэж. Why not make that decision right now? Яагаад яг одоо Бурханд энэхүү шийдвэрийг гаргаж болохгүй гэж. As you've been listening to these sermons and presentations from the Word of God, Тэгээ та бүхний өнөөдрийн семинараар те Бурханы үг болох Библиэс тайлбарлаж та бүхэнд хүргэсэн тэрхүү үгээр дамжуулан as the Holy Spirit has been touching your heart, ариун сүнс таны зүрх сэтгэлд хүрж байгааг та бүхэн мэдээ. as you have seen new light and a happier way of life, Тэгээ таны амьдралд тэр ад жаргалыг авчрах шин зам мөр, шин өдрүүдийг Бурхан танд өгөх. how many of you tonight would like to say, Та бүхний төлөөс хичнээн нь Бурханд энэхүү шийдрийг харуулахыг хүсэж байна. Lord, I want to follow you completely in your full truth. Эзэн минь ээ, таны надад илчилж өгсөн бүрэн дүүрэн үннийг би хүлээн авч таныг дагахыг хүсэж байна гэж. Хичнээн энэ шийдрийг Бурханд хэлхийг хүсэж байна. Amen. Amen. It's been a great privilege to be with you. Тэгээ та бүхэнтэй энэхүү сайхан өдрүүдийг хамтдаа өнгөрүүлж энэ семинарт хамт байсанд баяртай. And I hope by God's grace you will be part of God's last day remnant church. Тэгээд эзэн Бурханы нэгүсэл өршөөл энэ доо хүн нэг бүрийн дээр байж тэгээд энэ доо хүн бүр Бурханы сүүлийн цаг мөчтөх тэрхүү гайхалтай үлдгэсдийн сүмд нэгдэх болтугай. For Jesus is coming soon. Есүс тун удахгүй ирэх болно. Амен. Let's pray together. Хамтдаа залбирцгаая. Father, thank you for hearing us in this prayer and making a way of escape possible for us to go to heaven. Эзэн Бурхан минь өнөөдөр бидэнтэй хамт байж бидний залбирлыг сонсож байгаад баярлалаа. Тэгээд энэ дугаа хүн нэг бүртээ мөнхийн улсад уулзах боломжийг бидэнд өгөөч. Now bless the decisions people are making tonight. Өнөөдөр ч гэсэн дахин хоёр тудаага шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг ивэж өгөөрэй. Life-changing decisions. Энэ шийдвэр бол амьдралыг нь өөрчлөх шийдвэр гэдгийг олгож өгөөч. Decisions for eternity. Мөнхийн хувь тавиланг нь шийдэх шийдвэр гэдгийг та таниулж өгөөч. Help everyone here to decide to be part of your last day remnant church. Тэгээд эзэн минь дэлхийн сүүлийн үеийн үлдгэсдийн сүмд нэгдэх шийдвэр гаргасан
хүн бүрийг та ивэж өгөөч. The church that keeps God's commandments and has the faith and testimony of Jesus, which is the spirit of prophecy. Тэгээ энэ хүн шийдвэр нь дэлхийн сүүлийн үеийн Бурхны тушаалуудыг сахидаг Есүс итгэл буюу иш үзүүлгийн сүнстэй дэлхийн сүүлийн үеийн үлдгэслийн сүм гэдгийг ойлгож ухаарсанд баяртай байна. Lord, please come quickly Эзэм нь та түргэн ирээрэй. so we can be ready to meet you and go home to be with you forever. Тэгээд эзэм бид таны дахин ирэлтэнд бэлэн байж тэгээд таныг ирэхэд тантай хамт бидэнд бэлдсэн орон гэр болох мөнхийн улсад тантай үрд мөнхөд амьдрмаар байна. Bless everyone here tonight, Өнөөдөр ирсэн энэ дэр семинар суусан хүн нэг бүрийг та ивэж өгөөч. those from Mongolia, Эзэм нь монголчуудыг ивэж өгөөч. those from Korea, Солонгосчуудыг ивэж өгөөч. those from other places. Эзэм нь өөр улс үндэстний хүмүүсэнд байгаа бүгдийг ивэж өгөөч. Help us to know we are all part of your great worldwide family. Тэгээд хэдийгээр бид хүн өөр үндэстэн ч гэсэн гайхалтай таны агуу гэр бүлийн гишүүд гэдгийг ойлгуулж өгөрөө. And in a special way, Эзэм нь онцгой арга замаар bless your chosen remnant church in Mongolia. Монгол дахь та өөрийн онцгой сонгогдсон үлдгэслийн сүмээ ивэж өрөөж өгөөч. In Jesus' name we ask it. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Amen. Аамен. Аамен.